Бурхан нэг надад л дандаа буруу муухай хамаг юмнуудын тэр одоо энэ гашуун мара гэдэг зүйлийг надад л өгөөд байгаа юм шиг санагдаад байдаг. Яагаад вэ? Урт хугацаанд гомдолсон учраас. Тийм биз дээ. Гэтэл бидний чуулган дотор итгэлээр урд гараад манлайлаад сайн явж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс тэгвэл гашуун амьдрал байгааг болов? Тэр хүмүүс зовлонтой амьдрал байгааг болов? Адилхан байсан. Тэгвэл яасан юм шиг байна? Гонгинолтой. Талархаад тэр зүйлийг даваад гарчихсан гэсэн. Тэгвэл бидний амьдралд юу орж ирдэг вэ? Зайлшгүй энэ мара буюу гашуун ус орж ирнэ. Тэр үед юу вэ? Гонгинолтох нь хамгийн буруу зүйл гэсэн. Гонгинолтно гэдэг чинь Бурхныг шууд эсэргүүцэж байна гэсэн. Гонгинолтно гэдэг чинь шууд Бурхныг эсэргүүцэж байна гэсэн. За, тэгвэл бодож үзье. Бид нар хэцүү зүйл орж ирэх үед яадаг вүлээ? Залбирдаг. Тийм биз дээ? Хэцүү зүйл надаа маш амьдралын маань гашуун зовлонтой үе орж ирлээ. Тэр үед би яах вэ? Бурхнаас залбирдаг. Бурхан минь. За. Би ийм хэцүү зүйл байна. Та эдгэж өгөөч. Эзэн минь та эдгэж өгөөч. За. Бурхан 3 төрлийн хариулт өгдгийг мэдхүү. За, эхнийх нь юу бол? Яг залбирсныхын дагуу хариултыг өгч болно. Тийм биз дээ? Би залбирлаа. Эдийн засаг маань хэцүү байна. Тэгвэл тэр эдийн засгийн сэргийг өгчлөө. Эсвэл би өвчтөй байна. Тэр өвчний эдгээг өгчлөө. Бурхан тэгж болно. За, хоёр дахь нь юу бол? Бурхан тихгүй ч чадна. Паул залбирсан биз дээ. Өргөсийг маань эдгээг өгч. Тэгвэл би үнэхээр сайн амьдрах гэдэг байна. Сайн мэдээг улам сайн мэдээд харах гэдэг байна. Бурхан яалаа? Зөвшөөрөв. Тэгэхээр Бурхан залбирсан ч зөвшөөрдөг Бурхан байна. Залбирсан ч зөвшөөрдөггүй Бурхан байна. За, дээрэс нь гурав дахь нь юу гэвэл хамгийн чухал бүгдээр Исая 40 руу очив. Исая 40-ээс харах юм бол энэ ямар залбирал вэ гэвэл энэ маш чухал залбирал. За, Исая 40-ийн 31-ийг хамтдаа уншъя. Эзэнд найдагчид харин хүчээр сэлбэж бүргэд мэт жигүүр дээрээ илэн халина. Гүүхтэн үл ядарн алхахтан эс цуцна. За, энэ ямар хүний хэлж байна гэвэл эзэнд найддаг хүнийг хэлж байна. За, энд тэгвэл залбираад яана гэсэн үг вэ? Эзэнд би найдаад залбирж байгаа бол одоо яана гэсэн үг вэ? Хүлээгээс өөр сонголт байхгүй. Тэгвэл Бурхны сүүлчийн тэр залбирлын хариулт нь юу вэ? Бурхан зүгээр л намайг хүлээ гэж байгаа гэсэн. Надад хэцүү зүйл орж ирлээ. Би яах юм бэ? Залбираад хүлээх хэрэгтэй гэсэн. Хүлээвэл энэ дээр яана гэж байна? Хүчээр сэлбэн, бүргэд мэт жигүүр дээрээ илэн халина. Гүүхтэн үл ядарн алхахтан эс цуцна гэж. Тэгвэл юу гэсэн үг вэ? Надад үнэхээр хэцүү зүйл орж ирлээ. Тэгвэл би яах ёстой юм шиг байна? Хүлээх хэрэгтэй, хүлээх хэрэгтэй. Хүлээлт маань миний тэр гашуун байгаа тэр усыг амтлаг болгож чадна. За, та бүхэн хүлээж л байсан биз дээ. Хэцүү амьдрж байгаа зүйлийг хүлээж агаад хариулт авч ирсэн тохиолдол зөндөө байгаа биз дээ. Тийм биз дээ. За, тэгвэл одоо ч гэсэн бидэрт хэцүү зүйлсүүд тохиолдож байгаа. Тэр үед надад юу чухал вэ? Хүлээлт нь чухал гэсэн. Хүлээс үед би юу вэ? Энэ ширээс харах юм бол эзэн найдагчид хүчээр сэлбэнэ гэж. За, тэгвэл яах гэж надад тэр гашуун зүйлийг өгсөн бэ? Яах гэж надад тэр гашуун зовлонтой зүйлийг өгсөн бэ? Хүч маань барагдаад байсан учраас зовлон дахиад өчөж. Тэр үед юу вэ? Хүчээр сэлбэх арга хайж. Хараа. Үнэхээр хэцүү амьдраад байлаа. Дахиад зовлон өгчлөө. Тэр үед юу вэ? Бурханд найдаж сурж байгаа гэсэн. Бурхан хүлээгээд Бурхан минь таалд тусалж чадна. Хинээс хамааралтай болж байна? Бурханаас бүрэн төгс хамааралтай болж байна. Тэр үед юу вэ? Бурхан хүчийг дахин сэлбэж. За, машин явж байгаад бензин дуусах үед яах вэ? Зайлшгүй колонтор тусаад бензин авдаг үстэй. Тэгээ цаашаа хол явж чадна үстэй. Түүнтэй ижилхэн бидэрт зовлонтой хэцүү зүйл гарч ирлээ. Тэр үед бид нар яах ёстой юм шиг байна? Хүлээх хэрэгтэй. Залбираад хүлээх хэрэгтэй. Тэр үед бид хүчээр сэлбэх аргаа Бурханаас олж чадна гэсэн. За, тэгэхээр хардаа бидэрт янз бүрийн өвчин, янз бүрийн зовлон, янз бүрийн зүйл байна. Та бүхэн эдгэлэхээ хүсэж байна уу? Тэгвэл залбирах хэрэгтэй. Гэхдээ залбирлын хариулт нь 3 аргаар орж байна. Тэр 3 арга гуруула юу вэ? Надад хэрэгтэй гэсэн. За. Бүгдээрээ бодож үзье. Магадгүй бид нар сайн мэдээ түрүүн хэлсэн. Сайн мэдээ тарааж явж байхдаа буруу тарааж болохгүй. Юу вэ? Эдийн засгийн сайжруулна, өвчний нийдгэн ямар нэгэн гайхамшиг болгоно.
Тийм биз дээ. Үнэн дээр одоо хүртэл энэ гайхамшиг гэдэг зүйл хүний итгэлийг сэргээж чадаагүй. Итгэл гэдэг зүйл үнэхээр итгэл гэдэг зүйлээр энэ итгэл үнэхээр сайн сайжирдаг. Тийм биз дээ. Израилийн ард түмэн гайхамшигыг харахын дээдээр харсан хүмүүс. Тэгээд яаж вэ? Гомдлож байгаа. Гайхамшигыг харсан мөртлөө л гомдлоод. Эдгээгдээд байгаа юм бол л гомдлоод байгаа. За гэтэл итгэлээр аврагдсан хүмүүс яаж вэ? Зовлон орж ирээд байх тусам л итгэл, найдаал, хүлээгээл хүчээр сэлбэл байгаад. Энэ юу гэсэн үг вэ? Итгэл бол хамгийн агуу зүйл. Хардаа. За семинар болохоор тэгдэг те. Бурхнаа харуулчих гэдэг хүмүүс байдаг те. Гайхамшигаар харуулчих. За тэгээд сайн итгэх юм шиг байна уу? Бодоод үзэх юм бол гайхамшиг 3 хоногийн л настай. Хардаа. Итгэл гэдэг зүйл вэ? Маш олон нотлохоо баталгааг харсан Бурхан ямар агуу юм бэ гэдгийг мэдээд итгэжчихсэн хүн тэр аврал нь эргэлздэг. Тэр аврал нь юу вэ? Ганхдаггүй. Бат зогсоо явж байдаг. Тэгэхээр итгэл гэдэг зүйл хамгийн чухал зүйл. За. Гэтэл 15-ын 22-оос 24. Хамт уншъя. Мөсө Израильчуудыг удирдах тэд улаан тэнгисээс шуурын цөл рүү оров. Тэд цөлөөр 3 өдөр явсан бөгөөд ус олсонгүй. Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шоров байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгдэжээ. За. Энэ дөр одоо яаж байгаа вэ гэхээр улаан тэнгисээс шуурын цөл рүү орж. За. Цөл юуг илэрхийлж байгаа вэ? Зовлон илэрхийлж байгаа. Тийм биз дээ. Тэгвэл Бурхан яагаад цөл рүү оруулсан бэ? За, хариулт нь Дэд хөл номдор гарч ирж байна. Дэд хөл 8-ын 2 байна. Дэд хөл 8-ын 2. За, хамтдаа уншийе. Эзэн Бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цөлд удирдсан бүхэл зам мөрийг дурсан сан. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номготгож шалгаж сорихын тулд байсан юм. За. Яагаад цөлд удирдсан бэ? Яагаад вэ? Чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номготгож шалгах сорихын тулд байсан. Тэгвэл яах цөл рүү оруулсан байна? Хардаа. Энэ зүрх дотор нь юу байгааг мэдхийн тулд. Дээрээс нь шалгахын тулд гэсэн. За тэгвэл бид нар аврагдлаа. Бид нар авралыг авлаа. Явааш жоох найдвартай боллоо. Яагаад зовлон өгөөд байна? Энэ дээр гарч байгаа чинь юу вэ? Чиний зүрхэнд юу байсныг. За тухайлбал Бурхны үгийг дагах нь уу? Эсвэл дагахгүй байх нь уу? Тэрийг сорихын тулд гэсэн. Хараа. Бидэрт яагаад зовлон өгөгдөд байна? Тэр зовлон дундаа Бурхныг дагах нь уу? Дагахгүй байх нь уу? Тэрийг харъя гэсэн. Хэн харах гэдэг юм бол Бурхан. Тэгвэл хардаа. Бид нар ч гэсэн ялгаагүй зовлон ирж байгаа. За бид нар зовлон орж ирэх үед тухайн хүний итгэл нь харагддаг.